Монгол улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлого боловсрол соёл шинжилгээ ухаан соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа боловсролын чанарын шинжилэл Дархуул аймагт амжилттай хэрэгжиж байна. Боловсролын салбарын чанарын нэг үзүүлэлт бол улсын төрөлцсөн олимпиад юм. Уг улсын төрөлцсөн олимпиадын 2-ын даваа 14 хичээлээр явагдаж 380 багш давхцсантайгаар 1734 хүүхэд оролцжээ. Эндээс 33 сурагч 16 багш улсын төрөлцсөн олимпиадад оролцохоор болсон байна. Өнөөдөр эдгээр сурагчид багш нар аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж медалийг нь гардуул өглөө. За хамгийн гол нь энэ 4 сарын 27-оос 5 сарын 10-ны хооронд болох улсын төрөлцсөн олимпиадын 3-ын даваанд одоо энэ давцсан дээр манай аймаг маш сайн тоглолтыг хэрэгтэй байна. Тийм учраас энэ жил шинжсэн журам явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл улсын олимпиадад 1-р байранд орсон хүүхдээс гадна бэлтгэлийн баг сайн багш нарын баг гаргаад нөгөө хүүхдийг 10-аас 15 хоногийн дотор бэлдэн тусгай системээр багшаа бас урамшуулж байгаа. За ингэх юм бол илүү их амжилт гаргана гэж ингэж үзэж байгаа. Ягаад гэвэл улсын төрөлцсөн олимпиадаас манай аймаг 25 медаль авчихсан түүхий 10 наалт байсан. Сүүлийн үед энэ амжилтуудаа бол бас тодорхой хэмжээнд буурсан байна. Тэгэхээр энэ амжилтыг өөдөн татах нь боловсролын чанарын үзүүлэлтийн нэг зайлшгүй чухал. За хоёр дахь юм бол энэ олимпиадын дөнгө бас ихтэй сургуулиудын энэ орчинд хийж байгаа юм. Ягаад гэвэл энэ дунд сургууль ихтэй сургуулиудын хоорондын уялдаа холбоог бас хангах тийм ээ. Ийм одоо бас нөхцөл бүрдэх болов уу гэж үзэж байгаамаа. Энэ жилийн төрөлцсөн олимпиадын 2-ын давааны дүнг өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад оюуны ирдэ цогцлбор, Од цогцлбор, 9-р surгууль, Монгол оюужи өвөр цогцлбор 18-р сургуулиуд өмнөх жилийн амжилтаа баттган тогтвортой амжилттай оролцсон гэдгийг аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөлбөр хариуцсан орлогч дарга Төвшинбат хэлсэн үгэндээ онцолж байлаа. Улсын олимпиадын 3-ын даваанд оролцохоор шалгасан сурагчдыг бэлтгэж дадлагжуулж байгаа багш нарт төрөөс урамшуул олгох мөн эцэгчүүдэд хандсан илтгэлийн загтлыг илгээж байгаагаараа онцлогтой гэмээ. Оюуны ирдэ цогцлбор сургуулийн 12-8-гийн сурагч Лавсраа өгтөг бүжмээ байна. Монгол хэл монголчуудын хичээлээр алтан медаль аваад тусаж явах гэсэн. Их хэл болохоор яалтчгүй яг ингээд элийн нэгт хэл минь болохоор хамаагүй сэтгэлдээр үн цэнтэй. Юу нөхцөлчд хэр байв? Айгуу чанга. Өмнө нь бас яг энэ чиглэлээр оролцож одоо олимпиадад оролцож ямар амжилтуудыг бас үзүүлчихсэн. 7-р ангиас гараагаа хэлчихсэн. Тэгээд алт мөнгөн медаль. Улсын төрөлцсөн олимпиадад оролцсон сургуулийн медалийн тоогоор харьцуулахад оюуны ирдэ цогцлбор сургууль 90 медаль, Од цогцлбор сургууль 36 медаль, Дархан эмпати сургууль 34, 9-р сургууль 31 медаль авч бусдыгаа хушуучлжээ.